Хятадын шилдэг өгүүлэлгүүд зохиолч Е Гуанчин арын асар манай 2 дугаар хүрээ манай жишүү эсрэг талын хаалга бол 7 дугаар хүрээ 7 дугаар хүрээ бол хар будагтай жижигхэн хаалгатай үүдэн дээгүүр нь улаан оронго бүрхэж хашаан дотор нь ургаан модод найган шарилж бүслэгийн чинээ өндөр ургасан жихүүн цэвдэг чөтгөр шулмын оромж гимээр Шауси бид хоёр мөргөлж хорхой барих гэж 7 дугаар хүрээнд ороод Ван оёны магнаг дээш шиг шар дээр хар ногоон судалтай гялтхансан өнгөтэй могой өвсний язороор шургахыг олж харсан юм. Бидний хэнэнч Вангийн өмсгөл харж байгаагүй боловч жүжигийн тайзнаас Ван оёныг үзэж байлаа. Түүний өмсгөл тэр могойтой нэлээд дөхөж очих билээ. Хорхой барьж гэртээ ирээд 7 дугаар хүрээний шар ирээн могоон талаар жаа оход ярьж өгтөл тэр бидэнд түүнийг улбар ирээн могоо гэдгийм хоргүй харахад зэвүнч үнэндээ номхон тэр бол өвгөн Вангийн хувилсан төрх мөн өвгөн Ван эндээс явах хүсэлгүй ардын хүрээгээ эргэж угаан тэр та нар түүнд халдахгүй бол зүгээр гэж хэлв. Хэлэхэд хэдий тиймч тэр могоо хүн аймаар байлаа. Түүний тэрхүү эвгүй өнг мушгирсан бие шалбайсан гидсэн харсан хүний зэвүү хүргмээр 7 дугаар хүрээ дотроо том хиймэл уул навсархай амбар хатсан нур тасархай гүүртэй тэр бүхэн нь өвсөнд булагдаж урдийн өнг төрхөнд танигдахгүй болжээ. Жаахан ланхаарл алдвал зоосон нүхсэлсэн ус зайлуулах сувагт хөлөө оруулж хаад авч чадахгүй үйл явзнэ. Энэ гудамжинд тах хэлбэртэй байрласан 2 дугаар хүрээнээс 9 дугаар хүрээ хүртэлх энэ хэсгийг нийтд нь их хүрээ гэнэ. Энэ хэсэгхэн газар ажиллахад маш тохиромжтой. Захын гудамжныхан хурал цуглаан хийх, хүүхэд багчууд бөмбөг өшгөлж, улсын баярт зориулсан тоглолт, бүжигт бэлтгэх зэрэг ажил бүгд энд болно. 7 дугаар хүрээ их хүрээний баруун хойд болонд байрлах ба өмнө талын 8, 9 дугаар хүрээ 7 дугаар хүрээний нэг хэсэг болж нийлээд нэг том бүрэн бүтэн Вангийн ордон болох бөгөөд 7 дугаар хүрээ нь ордны арын цэцэрлэг юм. Цэцэрлэг болон 2 давхар жижиг байшин нь Вангийн ордны арын асар байсан аж. Чин Вангийн ордон болгон ар талдаа 2 давхар асартай байх ба бүх ийл хүрээ хашаага халахлан далдлах үүргийг гүйцэтгэж байжээ. Бээжинд хамгийн гоё арын асар гэвэл 2 бие, нэг нь Дэмфүү гудамжны Чин Вангийн ордны сэлбэртэй нуруу, зөрмөл баг нь бүхий тах хэлбэртэй арын асар. Тэр асрыг одоо хэрнээ Бээжингийн хосгүй сүрлэг хэнцэр барилгын гайхамшигт бүтээл гэж мэрэгжилтнүүд үнэлдэг билээ. Нөгөө нэг нь Жун Вангийн ордны 99 тасалгаатай арын асар. Эргэн улсын үед түүнийг Фүүрийн сургуулийн эмэгтэй оюутнуудын дотуур байр болгон ашиглаж байлаа. Арын асрыг мөн үүдний асар гэх. Түүнд Вангийн ордны эмэгтэй садан төрөл амьдардаг. Далд, нууц, тунгалаг сэлүүн, ордны доторх хэнч тэр асарт дураараа орж гарч болохгүй. 7 дугаар хүрээний арын асар тийм ч томгүй. Тэр дундаа Жун Ван, Чин Вангийн ордонтой харьцуулбал муухандаа орно. Чин Ван Ийшүү, Жун Ван Ийшийн нар бол цэшийн хатны дэрэгдэх халдашгүй эрх сүртэй вангууд юм. Харин манай гудамжны энэ ван бол түүхчдээс бусд нь үл мэдэх эгэл нэгэн ван бололтой. Эргэн улсын сүүл үеэр ордны эзэн өмнө хүрээгээ худалдаж арын асартаа өөрөө амьдрахаар үлдээн хүрээнийхээ зүүн талд орж гарах жижиг үүд гаргажээ. 7 дугаар хүрээний байшин бол өмнө тийш харсан 2 тавцантай мод тоосгоор бүтсэн юм. Доод давхарт 5, 2 давхарт 5 тасалгаа, өмнүүрээ хашлаг, ардаа цонхтой. Хамгийн баруун талын нэг тасалгааг асрын шат болгосон болохоор үнэндээ 4 тасалгаатай. Гаднаас харавал өтгөн ногоо модын чөлөөгөөр арын асар алаг булагтай харагдах авч эрт үеийн уран нарийн тохилог зураг төслийн өвөр мөц гойд уран санааг бүдэг бадаг мэдрүүлсээр аваа. Арын цонхнууд нь дөрвөлжин дуграг хос хаалгатай ром хэлбэртэй ч байх. Дээд доод давхрын цонхнууд нь хоорондоо бүгд адилгүй. Цонхны хөвөөг нь чимж цонх руугаа оруулан маш гоёмсог сэлбэрлсэн байдаг. Асар ихэд хуучирсан боловч хэлбэр хийцэн хിവэрэ.
Өтөл насны сайхан бүсгүй толгоогоо оюу сувдаар чимж зогсох мэт агаад оюу сувд нь цагийн эрхэнд өнгөө алдан гялтганахгүй болсон ч оюу сувд хിവэр мөн чанараа алдаагүйтэй адил ажээ. 7 дугаар хүрээний жижиг асрын баруун талд нэг худаг бий. Тэр худгийн амсар том биш. Хааны ордондох Жимпэ хатны үйж өгсөн тэр удагтай бараг дөхөж очино. Хааны ордноор зугаалах бүрдээ Жимпэ хатны худгийн дэргэд зогсоод ийм жаахан амсраар яаж багтаж өсөрсөн юм бол доо гэж гайхдаг байж билээ. Худгийн эрол руу шагайвал гүн хар усны мандалд нэг жижиг дүгрэг амсар гэрэлтэн харагдах бөгөөд түүний дотор миний толгой сүйтгэнэ. Яг л өөр нэг бие усан дотроос харах мэт байдагсан. Худгийн ус гүн биш. Жимпэ хатан унаад үхээгүй, харин дотор нь байж байгаад яваандаа үхсэн байх. Манай гудамжны жаа охин ярьснаар 2 жилийн дараа Жимпэ хатныг татаж гаргах гэтэл түүний өрөөсөн хөл эв хавгүй мөрийж ерөөсө гаргаж чадаагүй юм гин. Бодвол нөгөө худаг дотор амьд босоо хүн эргэх зайгүй байснаас болсон биз. Хааны ордны Жимпэ хатны худагт ганц Жимпэ хатан л унсан гэдэг. Харин 7 дугаар хүрээний энэ худагт нэртэй устай 12 хүн унаж өгсөн бөгөөд сүүлдээ худаг дүүрээд хамгийн сүүлийн хүн нь унах газаргүй түрүүчийн хүнийхээ толгой дээр гიშгэн бөгсөн бие нь худагт цээжин бие нь ил гарч байсан юм гинлээ. Ийм нарийн ширийн зүйлсийг жаа ах л ярьж өгнө. Жаа ах бол яриад баршгүй олон үлгэр түүхтэй манай гудамжны хүүхдүүдийн хамгийн хайртай хүн билээ. Жаа ахын хэлснээр 7 дугаар хүрээнд чөтгөр шүглсэн нар шингэмэгц худгийн амсраас цагаан уур савсан үс гизгэн өрвийсэн цав цагаан хувцастай ногоон алаг царайтай эмэгтэй хүрээн дундуур хисэж явахыг сарны гэрэлд харсан хүн олон бий. Яг үннийг хэлэхэд тэр алхах биш хөвж яваа гэмээр. Шиж үжигт гардаг чөтгөрийн алхаагаар хөвн нисэж явахт нь овс намаг өчүүхэн ч хөдөлдөггүй юм. Би хүрээн дотроо жүжигийн тайзны чөтгөрийн алхааг дуурайн хөлдөө сүрлэн шүүр хавчуулж цээжин бие хөдөлгөлгүй 2 гараа тэнийлхэн өргөж жороолж алхаж үзлээ. Аав намайг Ли Хүнянтай адилхан байна гэж магтахад ээж юу ч дууралгүй шүүрийн минь сууг татаж аваад нэвширтэл зодсон юм. Түүнээс хойш би дахин чөтгөрийн алхааг дуурайгаагүй юм да. 7 дугаар хүрээнд чөтгөр шүглсэн гэхээр чөтгөр яаж төв байдгийг харах гэж их дурлсан боловч нэг ч удаа олж харсангүй. Өдөш бүрэнхийд Шауси бид хоёр хашаа даван өсөрч ороход чөтгөр байтугай ядаж нөгөө өвгөн вангийн хувилсан эрэ могооч харагдсангүй. Бидний биес их сүртэй гал бадарч байгаа болохоор харанхуй сүүдэрт байдаг юмс холоос хараад зайлдаг. Хаанаас өөрийн дүр төрхөө харуулах зориг байхав гэж жаа хэллээ. Чөтгөр шулан муу хүнээс айдаг. Бид ч бараг муу хүний тоонд орох байх. Ийм болохоор л харсан хүн айдаг юм гэж Шауси бас хошуу нэмэрлэв. Шаусигийн яриаг сонсоод жаах. Чи сайныг сур, битгий ахыгаа дуурайж деми яманд дурлаад бай гэлээ. Жаах манж хошууны дээд 3 сумын хүн. Түүний яриагаар өвөг дээдс нь сэтгэл тэтгэгч ордны шадар цэрэг байсан хаан эзний цонхон тушаа юм бичих хонглоор сэлгүүцэн алхахыг харсан гин. Бодвол хяа байсан биз. Эс бөгөөс Тэнгэрийн хөвгүүний амьдралын нарийн ширээнийг хэрхэн олж харах вүлээ? Хааны хяа дагагсдын хойч үе жаах. Дүнчээний гурилын үйлдвэрийн ажилчин бөгөөд өдөржин цагаан гурилтай ноцолдож ороо эрэхтэй цагаан ус, цагаан хөмсөг, цагаан царайтай болчихсон явна. Гудамжны хүүхдүүд түүнийг хараад буурал арш гэж дууддаг билээ. Тэр үед усанд ордог шүршүүр тийм ч түгээмэл байсангүй. Манай гэрийнхэн дүнсигийн угаалгын газарт очиж усанд ордог байлаа. Нэг удаа усанд ороход баггүй мөнгө зарцуулна. Цагаан сараас бусад үед бол гэртээ эвийн олоод болгочихно. Би жаахынд очих дуртай. Жаахын нүрээ угаахыг харах бүр дуртай. Түүний нүрээ угаах сонирхолтой. Тэр эхлээд дүүрэн устай төмпөнгээ хашаан дундах чулуун сандал дээр аваачиж тавина. Яагаад хашаанд гаргаж тавьдаг вэ гэвэл жаах нүрээ гадаал угаах ёстой юм. Жаах уснаас 2 гараараа утгаж аваад нүрээ алгадж угаана. Дараа нь хамар амаараа хүчтэй гихчин туригна. Ингэснээр хамаг усаа төмпөнгийн гадуур цацчихна. Нүрээ угааж дуусахад газраар нэг ус нийлийсэн байна.
Жаахийн эхнэр түүний ингэж нүрээ угаахыг ёстой үзэж чадахгүй. Нүрээ угаана гэж нугас нуурандаа омбох шиг л хоосон савна гэж хэлдэг байлаа. Чөтгөр чулмын талаарх миний мэдлэг үндсэндээ жаахаас сурсан зүйлс. Зуны орой гудамжны хүүхдүүд хоолоо идчихээд жаахыг бүчин суuna. Аяг цай гаргах нь гаргаж жижиг сандал тавьж өгөх нь өгч дээс нь дэвүр атгуулж жаахын тав тухыг бүрдүүлээд үлгэрийг эхлүүлдэгсэн. Үлгэр ярьдаг хүмүүст эхлэл шүлэг гэж бий. Жаахын эхлэл шүлэг нь 7 дугаар хүрээний жижиг ууд жихүүн бөгөөд бүдэг. Дотор нь урд төрийн өвгөн ван суумай. Энэрл гомдол мөнх бус хичнээн олон хэрэг эмгэнэлт уяралд эвдэрхий хагархай арын халахвч асар гэнэм. Ингэж эхлэл шүлэг уншмагц бид тэр харанхуй бүдэг бяцхан өдрөө эргэн хардаг байлаа. Зориг хөрөхгүй нэг нь бандан сандлаа жаахын хажууд нийлүүлж наалдан суухад жаах дээсэн дэвүүрээ эргүүлэн цаашаваа хар халуунд битгий наалдаад бай гэж хажиглана. Жаахын ярддаг үлгэрт чөтгөр шулам могой гээд дандаа бидний үхтлээ хайдаг зүйлс байлаа. Тэгсэн мөртлөө 7 дугаар хүрээтэй салшгүй холбоотой. Тэр жижиг хаалганы цаана хүний амийг авах хичнээн олон бууг чөтгөр нуугдж байдаг мэт. Жаахын яриагаар 7 дугаар хүрээ ёрш хүгэлсэн газар аж. Түүнийг түрээсэлж суусан буюу худалдан авсан хүн гэж байхгүй. Бадаргуулт төрийн цагаан улган жил холбоотны цэрэг нээсэл хотыг эзлэх үед ордныхан санд минд оргож зүхтаахад 7 дугаар хүрээний ван ноён хааныг дагаж нийслэлээс гарах гинтийн царилыг аваагүй улмаас нийслэлд хоцорчээ. Ван өөрийгөө үе улиран төрийн хишиг хүртчихэд хаанд бараа болж баруун тийш аялж чадсангүй гэж эхэд харамсан. Одоо энэ хот сүйтгэгдсэн юм чинь амьд явах хэрэг алга гээд 7 дугаар сарын 21 буюу хотыг эзэлсний маргааш өглөө дүн овогт хатан Лю Ли Пан овогт баг хатад 2 хөвгүн 6 охинтойгоо ходогт үйж өгчээ. Тэр үед бяцхан гэгэн ялах өлгийтэй байсан тул хөхүүлийнхэн тэврэн ходог руу өсөрчээ. Сүүлд нь бяцхан гэг хөхүүл ихтэйгээ хоёул аврагдаж шудраг журамтан гэгдсэн төдийгүй хаан төрөөс цаашаа шагнал авсан юм. Өвгөн ванг чигч шудраг хэмээн ургамжилж шудрагыг илэрхийлэгч сүмд тахив. Бяцхан гэг давхар цалин авч хааны хатан Жин хэмээх нэр хайрласнаар Жин гэг гэгдэх болжээ. Жин гэгийг өсөж том болоогүй байхад төр нийгэм өөрчлөгдөн дунд дэргэн улс байгуулагдахад давхар цалин аяандаа өгөө болж өвөг дээцийнхээ хөрөнгийг худалдан амиа тижээх болжээ. Эхлээд дээцийнхээ нарс модыг худалдаж дараа нь газрын эцэст нь байшинг нь худалдав. Жин гэгийн гэрийн эд хөрөнгө их сонсоод байх нэ энэ насандаа худалдаад барах юм биш гин. Хүүхдүүдээс Шаоси бид хоёр хамгийн зориг зүрхтэй. Бид хоёр чөтгөр шуламцаас айхгүй үргэлж 7 дугаар хүрээнд нуугдаж тоглоно. Мэдээж гол өвдөр нь орохгүй хашааг нь давж орно. 8 дугаар хүрээний жорлонгийн намхан хэрмэн дээр зогсож байгаад ганц харайгаад 7 дугаар хүрээний хашаан дээр гарчихна. Түүний арын хиймэл уул биднийг сандал шиг тосоод авдаг билээ. Бид ингэж 7 дугаар хүрээнд орохоо зоригоо чангалах сургууль хийх гэж нэрлэнэ. Бидний зоригоо чангалах сургууль олон янзын учиртай. Жишээлбэл дүнжи хаалганы гаднах ухсан нүхнээс унаж өгсөн хүүхдийн цогц гаргахыг харна. Хотын үүдээр шургаж байна гэж чандартай авсны доогуур шургана. Энгэр заамаар дүүрэн тойлуур хорхой унахыг үл хайхран хонгор цогт модны доор хичээлээ хийн. Бас хүнсний хуучин агуулах ар хэлсэн. Манай гудамжны ойролцоо чин улсын үеэс үлдсэн Хаюун, Люми, Тайпин зэрэг хэдэн том агуулах байдагч бүгдийн цэргүүд хэрглэж байлаа. Бид цэргийн ангийг тоохгүй. Яаж ийж угаад дотор нь орж муурнаас том харахнуудтай хөөцөлдөнө. Ээж Шаосиг бүтлгүй хүүхэд гэж надтай нийлүүлэх дургүй. Шаосигийн ах Шаосан, Шаан нар нэгэн зодон нөгөө нь хулгай хийснээс болоод багчуудын засан хүмүүжүүлэх газар хоригдож байлаа. Миний бодлоор Шаоси муу хүүхэд биш. Бас тийм бүтлэн хазаачихсан шиг санагддаггүй. Тэр байшингийн дээвэр дээр гарах модны хорой тавирахыг надад заасан багш. Надад хэрхэн хар хортой бузар хараалаар занан хорслоо тайлахыг зааж өгсөн. Бас 5 зоосоор 7-8 улаан лойл авч дайлна.
Үнэн дээр хоёрыг худалдаж аваад үлдсэний өвөртлөөд ирнэ. Намайг дагуулад нэг тасалбараар 2 удаа кино үзнэ. Дунд нь байн байн суудлаа солих боловч бидэнд хоосон суудал үргэлж алддаг байв. Гэхдээ ер нь Шаоси их зугаатай үнэнч дажгүй найз. 7 дугаар хүрээний төөхөн хүмүүсийг илрүүлж судлах нь бидний хамтын сонирхол юм. Бид хэрв түүх судлалын мэрэгчлэр ажилласан бол ямар гарамгай эрдэмтэд болох байсан болоо гэж хожим үргэлж боддог байлаа. Харамсалтай нь бидний хэнэнч энэ чиглэлээр яваагүй. 7 дугаар хүрээний модод олон жил болсон. Арын асрын өмнөх тэр модны мөчөр гуйнаас бүдүүн тал нь үхчихсэн боловч тал нь морийж ургажээ. Баруун талын худгийн дэрэгдэх чавганы модонд жилжил чавга ургана. Жил бүр чавга нь унсаар модны угт дагтаршин зузаарчээ. Энэ хүрээнд өссөн хөгшин хармуур танихгүй хүнээс зугатаагчгүй. Харин ногоо нүдээ цавчилж өөдөөс нэрхлэнэ. Гэхдээ юуных нь муур байх вэ? Хар ирвсэл гэсэн үг. 10 хэдэн хүнийг багтаасан гэдэг өнөөх худгийг очиж үзв. Амсар нь жижиг модон тагтай. Тагийг сөхөн доош тонгооход ёроол нь үзэгдэхгүй. Өөдөөс жавар сэнгэнэн. Жимпэ хатны худагтай адил тэр хүмүүс яаж багтж орсныг ойлгохгүй байлаа. Арараасаа дугаарлж арын хүн нь өмнөх хүнээ доош чихэж оруулсан байхаа. Жаах нэг шөнө Жүндимэн өртөөнд галтрагнээс буугаад гэртээ харих замдаа 7 дугаар хүрээний өмнөр гарахад үлээвэр хөгжим, дуулж хуурдах хөгжилтэй дуу сонссон гин. Асрын бүх цонх гэрэлтэж өнөөх модноос том ягаан цэцэг дэлгэрээд хэрэмний гадна талаар унжиж байжээ. Тэр үед ямар улирал байсан гэж санана. Тэнгэр газар царцаж ус тусмах цохилдох хөхөө өвлийн хүүтэн шүүд. Хамгаас ховор цэцэг яахан ургах вүлээ. Жаах 7 дугаар хүрээний үүдэнд нэлээд зогсож сулхан хаасан үүдний завсраар харвал олон хүн нааш цааш холихон хоорондоо ярихыг сонсож гин. Тэгээд би "Тэд юуны тухай ярьсан бэ?" гэж асуухад Жаах "Тодорхой юм сонсоогүй" гэв. Тэгэхт нь "Та яагаад орж үзээгүй юм бэ?" гэв. "Хаанаас тийм зориг байх вэ? Ороод очивол ёр дайрч мэдэн шүү дээ" гэж Жаах хэлв. "Ёр дайрна гэдэг нь юу юм бэ?" гэхэд "Харшилж болохгүй юмтай харшилдахыг хэлдэг юм гэлээ." Тэгвэл машин тэрэгтэй мөргөлдөхийг бас ёр дайрах гэх үү гэж асуухад Жаах "Тэр өөр, ёр дайрах гэдэг нууцлаг үгээр хэлэх аргагүй" гэв. Жаах маргааш нь үүр цаймагц 7 дугаар хүрээнд дахин очтол юуных нь хайтан цэцэг байх вэ? Эвдэрхий хаалга нь хаалттай, хүрээн доторх хувхай модод салхинд шуугж, асрын цонхууд тааг битүү амтай голтой юм өчүүхэнч байгаагүй гин. Би "Нөгөө жингийг хөхүүлэх хоёр яалаа" гэж асуухад "Гэг Хуан авгай хоёр асраасаа гарч ирээгүй. Тийм хүйтэнд гарвал хөлдөж өгөх байлгүй" гэж Жаах хэллээ. 7 дугаар хүрээний тэр хоёр эмэгтэй их гайхалтай. Өнөө сайшаал хүнлэл хүртлээ гэдэг Гэг түүний хөхүүлэх Хуан эмгэн хоёр хөрш айлынхантайгаа огт харьцдаггүй. Гэгийг хэнж харж байгаагүй. Хуан эмгэн өглөөгөр гарч ирээд хэрэмний доогуур толгой гудайлган явна. Гудамжны сүүдэр дагаж явах бөгөөд хүний өдөөс эгцлэн хардаггүй. Нар шархаас айж байгаа юм уу? Эсвэл араас нь чөтгөр дагаж байгаа юм уу гэмээр догон алхах нь сүрхий хурдан гэж. Хуан хөгшин доглон нэг хөлн нугардаггүй. Сүүжээ чирэх боловч их хурдан алхана. Тэр лав ходог руу үсрэхдээ П хатантай адил хөлөө бэртээсэн баг. Үгүйсэн бол ингэж доглон болох ёсхөө гэж би хувьдаа боддог байлаа. Хуан эмэгний гоёхон ч их сонин. Угийн шингэн цагаан үсээ орой дээр нь овоолж, цагаан хас хатхуураар хатгсан байх ба овоолсон гизэх нь алхах тоолонд нь хөдөлж хас хатхуур нь санжигнана. Ингэх бүрд хизээ нэгэн цагт хас хатхуур нь унаад миний гарт орвол хас луу болгон зорох юмсан гэж горддог байлаа. Хуан хөгшний төрөх байдал бусдаас эдгээд царайны өнгө төрөх хатингар хар, нүүр дүүрэн атраатай. Шар нүд, унжгар хамар, хянгар хутга шиг нарийнхан урт царайтай. Харахад амьдын ертөнцийн хүн биш гэмээр. Ядам хуруу чигчи хурууны хумс нь ямах хэртээ ургаж, шаргал туяа татам мөрийжээ.
Тэр туяа бол үхлийн туяа. Хэн тэр хомсонд өртвөл гэц гүзээгээ хүүлүүлж амьд гарна гэдэг ч боломжгүй хэрэг гэж Жаох хэлсэн юм. Гудамжинд тоглох хүүхдүүд ямар ч сахилгагүй байлаа гэд шар хөгшөнд ойртгоо сайн. Шаоси ч гэсэн. Шаоси чавхаар мэрэгэн харавдаг. Шар шаврыг бөмбөлөг болгон хатааж сум хийгээд хүний толгой руу нууцаар харавхад оногдсон хүний толгой том булдруутай болно гэж мэд. Нэг удаа Шаоси 21-р хүрээний сүн ахыг харавсан юм. Сүн ах хотын захиргааны хуралд оролцох гээд гэрийнхээ үүднээс яг машиндаа суух гэж байгаад суманд оногджээ. Хуралдаа очиж чадлагүй шууд эмнэлэгт хүргэгдсэн юм. Энэ хэргийг манай гудамжныхан хэдэн өдөр мөрдсөн билээ. Миний ээж энэ гудамжны аюулгүй байдлыг хамгаалах хэсгийн эрхлэгч учраас асуудалтай гэсэн хүүхд бүрийг толгой дараалан байцаав. Мэдээж би Шаосыг хэлэхгүй. Би хэдийгээр Шаоси бол яст мэлхий гэж ханан дээр хэд хэдэн удаа бичиж байсан боловч яг шийдвэрлэх мөчөд хэний талд орох минь тун тодорхой. Найз нөхдөд худалдахгүй. Чавхаар тоглохдоо Шаоси шар хөгшнийг харавдаггүй. Хуан хөгшин ард дагзандаа нүдтэй гэж тэр хэлнэ. Хуан хөгшин өдөш орой гэрт нь очиж хариугаа авахаас тэр айн. Аав нь төмрийн үйлдвэрийн шөнийн ээлжинд ажилладаг болохоор багтраатай. Харин ээж нь сул биетэй учраас түүнийг хамгаалж чадахгүй. Жэнгийг хизээж олны өмнө гарч ирдэггүй. Манай гудамжныхан түүнийг харж байгаагүй. Хааны ордны өргөмжлөл хүртсэн язгууртан авхай цаанаа л ондоо байх аж. Хаанаас бидэнтэй адил гудамжны хэсүүл шиг байх вэ? Хүний зэрэг дэвгэж энэнд л байгаа юм шүү дээ. Хуан хөгшин гарч хүнсээ худалдаж явна. Энэ хөхүүлэх үүрэг хариуцлагаа гүйцэтгэн эзэндээ бараа болж дайчин гүрэн эргэн улсыг илээж шинэ хятад улсын үед хурж иржээ. Хуан хөгшин юм худалдаж явахдаа нарийн сүрхий хашир. Нэг удаа гудамжинд төрдөг тэргээр ногоо зардаг хүн түүнд 4 мөнгө дутуу өгтөл маргааш нь тэр ногооны худалдагчийг бүхэл өглөөжин хүлээлгэжээ. Хуан хөгшин харамч хүн шүү гэж намайг хэлэхэд Жаах харамч зарцтай байна гэдэг эзэн хүний буян гэж үлээ. Дээхэн үед өргөн зээлд амьдарч байсан Руншо гүлэн гүнж бол гар татахгүй нүнжигтэй жинхэнэ сартаатай хүн байсан юм. Тэр бол Гүнчин вангийн том охин, Цэши хатны хураа охин, баян хүн. Түүнийг Америкийн элчин сайдын эхнэр яаманд авирахад тэр толгой дүүрэн шүр цувд зүүж өвч биедээ торог магнаг өмсөн цэрэг цагдаа 481 хүн 100 гаруй шивгчэн дагуулж очиход тэднийг үзэхээр цугласан олон гудамжинд өөмж байсан гэдэг. Гэвч өтлөөд яасан гэж санана. Хөрөнгөө өрн таран хийж барснаа өтөлсөн хойноо мэджээ. Аль байдаг эд баялагын даамал нь арга зал хэрэглэн өөрийн болгочихсон байлаа. Даамал хэд хэдэн эхнэр авч газар тариалан байшин худалдаж аваад том баян болсон байхад гүнж юу ч гуйлахчин болсон. Гэхдээ үхвээгүй л дээ гэж Жаох ярина. Жаохын ин ярихыг сонсоод үүнээс үзвэл Хуан хөгшин харин сайн хүн байна гэж би бодов. Түүний 10 мөнгөний мах 3 лан хэрцсэн гурил 2 давжаалам худалдаж аваад явахыг харах бүрдээ шар хомсхийн өнөөх 10 зоосны махтай холбож ямар хиймэрн харьсан гайхлын биеэс урж авсан бол доо гэж бодно. Гэвч ердөөл тосонд болгосон жантай хэрцсэн гурил. Ийм жижиг алим эдгийг бодох бүрдээ асар тагтныхаа гүнд нуугдсан жингийг ихэд өрөвддөг байлаа. Түүний амьдрал миний боддог шиг тийм тансаг биш юм гэж бодох болов. Нэг өдөр нүүрсний пүүсийн хүн 7 дугаар хүрээний үүдэнд нүүрсэн бөмбөг цутгаж орхиход Хуан хөгшин түүнийг сагсанд хийж баг багаар зөөхийг харлаа. Шаоси бид хоёр түүн дээр очиж "Хуан эмээ, энэ ажлыг бидэнд даатгачих. Бид чадaltaй шүү" гэж саймширан хэлсэн билээ. Үнэн дээр Шаоси бид хоёрт хүнд сэтгэл гарган туслах тийм ухамсар байгаагүй. Зөвхөн энэ завшааныг ашиглан гэрт нь оръё, сайхан төрсөн гэгийг харъя. 7 дугаар хүрээнд мод худгаас өөр бас ямар зэвүүн зүйл байдгийг үзье гэсэндээ юм. Хуан хөгшин хүнтэй таардаг хүн биш. Шар нүдээ хүн аймаар жартайлган арьс яс болсон хуруугаараа Шаоси руу заан "Чи хэнийг имэ гэж дуудав аа? Хэнийг имэ гэж дуудваа?" гэв. "Таныг шүү дээ" гэж Шаосиг хэлэхэд "Надад саймширах хэрэггүй.
Ахаад эмээ гэж дуудвал махтай чинь ярина гэж мэдээрэй гэж Хуан хөгшин хэллээ. Шаоси нүдээ цавчлан би яасан бэ гэв. Хуан эмгэн хамгийн сүүлийн сагстай нүүрсээ авч ороод үүдээ тас хийтэл цоожлон Шаоси бид хоёрыг гадна үлдээлээ. Шаоси түй гэж нулимаад энэ муу хөгшин төгцөг намайг эвгүй байдалд орууллаа гэв. Үнэн дээр эвгүй байсан шүү. Муу хүнд туслана гэдэг мууранд мах өгсөнтэй адил. Хүний тус мэдэхгүй гэж би хэлэхэд Шаоси би өшөөг авнаа. Хуан хөгшнийг өөрийг бас эвгүй болгоод өгье гэлээ. Хагас цагийн дараа 7 дугаар хүрээний жижиг асрын нүүрэн талын цонхны шил бүхэлдээ хагарсан байлаа. Хуан хөгшин хумсаараа Шаосигийн гэдэс гүзээг хүүлсэнгүй. Харин энэ хэргийг иргэдийн төлөөлөгчдийн зөвлөлд мэдүүллээ. Өөрөөр хэлбэл аюулгүй байдлыг хамгаалах хэсгийн эрхлэгч болох манай ээжид хандав. Хуан хөгшин тэр орой ээжид хавуулахаар ирлээ. Манай дэрэгтээ урт биш, богинч биш, яг өвдөгний дээгүр татсан хөх даавун хүрм өмсжээ. Өмднийхөө шуумгийг хар туузаар даруулж боосон байлаа. Тэр орой биднийг хоолоо дөнгөж идэж дуустал Хуан хөгшин дэгэн догон алхасаар хашааны үдээр орж ирэв. Түүний эрхийг хараад аав их л ёсорхуу тосож очиход Хуан эмгэн тахимаа нугалсхийн мэдлэв. Тэр газар ширтэж өрчгөр ансах нь унжгар хамартай нийлээд харахын эцсгүй санагдана. Баян айл хөхүүлийг авахдаа нарийн шилж сонгодог байлаа. Сүү сайтай байхаас гадна царай зүс, ааш занг нь их чухалчилдгийг би мэднэ. Хуучин Бээжинд эзэнт төр хаан угсааныхныг хөхүүлэхээр хангадаг хөхүүлэхийн өргөө байсан юм. Вангийн ордны хөхүүлэгчүүдийн зүс сайтай гойлог биетэйг алийг тэргэх вэ? Харин ийм муухай шар нүдтэй харахын эцгүй амтан яахаараа хөхүүлэх болдог байна. Хуан хөгшин аавын амрыг эрэхтэй жанжин мэндүү гэж бовтнов. Аав хажуу тийш иргэн хаалганы хулсан унжуургыг холдуулаад та дотгошоор гэлээ. Хуан хөгшин миний аавыг жанжин гэж дуудаж байгаагийн учир гэвэл аав маань Пүи хааны үед улсын түшээ жанжинд өргөмжлөгдөж байсан юм. Гэвч үүнийг мэдэх хүн тийм олон биш. Шинэ хятад улсын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн гишүүн болсон аав маань энэ тухай ярихыг их зээрлэнэ. Хуан хөгшин ам нэмэгцээ жанжин гэж байгаа нь чухам хүндэлж байна уу, хошигнж байна уу бүү мэд. Ярын майжиж хорыг хөдлөж байгаа шахуу юм. Тэр өдөр Хуан хөгшин 9 дугаар хүрээний Шаоси цонхны шилийг хагалсан гэж ховлсноос гадна ээжийг цахилгаан ч дуудаж өг гэж шаардав. Тэр асрын цахилгааны утас их хуучирчээ. Бараг бүгд бадаргуулт төрийн үед татсан утас. Үргэлж оч бутарна. Хэрвээ нэг өдөр гал алдвал зэрэгэлдээ хөршайлуудад гай тарих аюултай шүү гэв. Таазны чидэнгийн шар гэрэл Хуан хөгшний орой дээр тусна. Шингэн гизгээ өнөөх хас хатхууртаа ороож гизгнийх нугаар хуйхных нарс гэрэлтэн. Түүний хөх даавун хүрмээс заарт модон авдрын үнэрс сэнгэнэн. Хөх хүрмэн үнэндээ даавун хүрм биш, харин цахирмаа удвал цэцгийнхээ гэрэлд бүдэг бадаг ялцахыг би олж харлаа. Би аавтай хамт арын асрын түүхийг судлая гэж бодох боловч аав минь энэ тухай ярих дурггүй. 7 дугаар хүрээний асуудалд тэр Жао хаас ч илүү хэрсүү болгоомжтой ханддаг. 7 дугаар хүрээ ямар юмных нь Вангийн ордон байх вэ? Асрын хэм маягийг үзвэл Бэйсийн ордонч байж чадахгүй. Гудамжны хүмүүсийн нэг нь цуурхал дэгдээсэн хэрэг. Ван ноён байхгүй. Бас юуных нь гэг. Тэд бүгд ч нь худлаа гэж аав хэлнэ. Тэгэхт нь би эвэлхэн байхад чинь гэв. Аав юу гэж хэлэх хамаагүй. Тэр бол Вангийн ордон мөн гэж би бодсоор байлаа. Иргэдийн төлөөлөгчдийн зөвлөл Шаосигаар шил төлөөлөх шийдвэр гаргав. Шаосигийн аав үйлдвэрт ажилдаг, ээж нь гэртээ суудаг, дээр нь бас өвчтэй. Тэднийх шандуунд амьдардаг Шаосигийн өвөө эмээд сар бүр мөнгө явуулдаг. Ийм болохоор амьдрал нь их хүнд хэцүү. Үнэн дээр тэр үед гудамжны айлуудын аль нь ч гээд амьдрал тааруу бүгд л өнөө маргаашаа аргацаан амьдардаг байлаа. Шаоси Хуан хөгшний цонхны 21 шилийг нэгэн зэрэг хаглаад хайжээ.
Аав нь шилний 16 юанаас гадна хүн аваачиж шил тогтоосны хөлс 4 юан төлөв. Энэ мөнгөөр тэд хагас сар амь зогоож болох байлаа. Шаоси аавынхаа алганы амтыг үзв. Аав нь төмрийн үйлдвэрт том хүр зэргүүлдэг хүн. Хүрц шиг том алга Шаосигийн хонгон дээр хайр найргүй буухад Шаоси их хүрээг доригтол орилон цурхирч байлаа. Шаоси Хуан хөгшин сонсох гэж ингэж байгааг мэднэ. Тэр Хуан хөгшөнд хорсноо мартаагүй юм. Шаосигийн аав түүнийг зовдоход арын асар тэр чигээрээ харанхуй байсан. Миний бодлоор Хуан хөгшин цонхны цаанаас харж сэмхэн инээж зогссон байх. Шаосигийн аав түүнийг хийсэн хэргийнхэн төлөө бус харин зөв зүгээр 20 юаны гарц гаргалаа гэж харамссандаа зодож байгааг би бас мэдэж байлаа. Тэр үед түүний сарын цалин 42 юан 50 моо байжээ. Жаах ирж саатуулаагүй бол Шаоси задуусаар байх байлаа. 7 дугаар хүрээний хүмүүс гай зовлон гаталж Чин улсын төрөөс өнөөг хүртэл хил амгүй амьдарч ирсэн. Энэ бол амаргүй явдал. Шаоси хүчтэй хүчгүйгээ даралсан болчимгүй юм хийжээ. Энэ бол Бээжингийн эрчүүдийн хийдэг ажил биш, зодхон зөв. Гэвч Шаоси анх удаа ийм хэрэг тарж байна. Тэр чавхаар гудамжны хүмүүсийг харавдаг боловч Хуан хөгшний цонхыг анх удаа харавлаа. Би батлан дахин харавахгүй болоо гэж Жаа хэлсэн юм. Тэр үед яг зуны амралт байсан тул Шаосигийн аав түүнийг амралтаараа ажил хийж шилэнд төлсөн мөнгөө оол гэж тушаав. Ийхүү Шаоси гэрийнхээ үүдэнд сандал тавьж утас хөвөх боллоо. Даавны өөцийг сэмэлж утсыг бөөрөнхийлж авбал түүгээр машин тэрэг арчиж болдог ажээ. Хөвсөн утсыг жингээр үнэлнэ. Нэг жин нь нэлээд хэдэн мөнгө. Шаосигийн аав түүнд өөрөөс нь өндөр 3 том шуудай даавны өөц авчирч өгөөд гэрийнхээ үүдэнд зэрэгцүүлж тавьжээ. Шаоси хаашаа ч явах эрхгүй болж бүтэн зун гэрийнхээ үүдэнд утас хөвж суулаа. Даавны өөцүүд улаан, цагаан, шар, ногоон гэд элдв өнгөтэй тул Шаосигийн өмнө овоолгоостой утасч Эремиранаар алаглаж харсан бүхэн Шаосиг бас л утсаа хөвж байна уу? Хэдийг олов гисгэн. Шаоси ойлгох шахан муухай царайлж сэтгэл нь нэвширтлээ зодуулснаас илүү шаналж байв. Их хэцүү байсан нь мэдээж. Зуны амралтаар би хүүхдийн Ми юун цусланд амарч байхад пионерын амьдралд суралцаж Жиншан хүүхдийн ордны найрал дууны дугуйланд явв. Намайг өнгө нэмэх тусам Шаоси гунж гутран өнөөх Хуан хөгшнийг үзэн ядаж шүд зуун. Тэр эрт орой хизээнийхэн цагт арын асрын нүүрэн талын шилийг хагалж хаяхтад дийгүй ард талын шилийнч үерүүлнэ. Хуан хөгшөнд хэн гэдгээ харуулна гэж билээ. Энэ бодлынхын төлөө Шаосиг дахин хэдэн шуудаа утас хөвүүлсэн ч багтана. Энэ хүүхдийн занг засахгүй бол болохгүй гэж Жао хэлнэ. Надад эцэст нь ээжигээ дагаж арын асарт орох завшаан тохиолдсон юм. Люмэн химээх цахилгаанчин залуу бидэнтэй зүг орж үлээ. Тэр үеийн цахилгаанчид их нэр хүндтэй. Бие тоон амжирдаж хаан ч очиж ажил хийсэн сайхан цай хоолоор дайлуулна. Байшин застаг шавар шорооны ажилчидтай зүүрлэх юм биш. Люмэн тэр өдөр шин давуугаар хийсэн ажлын хувцас өмсөж бүсэн дэх жижиг цүнхэндээ байх хутга зэрэг багж хийсэн байв. Алхаж явхад арьсан цүнхэн салбалзана. Гэвч гайхалтай нь арьсан цүнх биш харин хун галуу брендийн үсний лагт хүрхсэн түүний урт гизэг байлаа. Тийм ус ганган залуусын мод байлаа. Ийм гизэг тавьсан хүмүүсийн ихэнх нь нүүр дүүрэн сэвхтэй байдаг. Эсвэл төгс бус царайтай. Люмэн цахилгааны уцыг шалгачхаад Бэшинчо дэлгүүрлүү найзтайгаа уулзахаар явна гэж ээжид хэлсэн юм. Найз нь Бэшинчо дэлгүүрт хөнгөн цагаан тогоо зардаг сайхан бүсгүй юм гин. Хуан хөгшин 7 дугаар хүрээний үүдэнд хүлээж байснаа биднийг дагуулж асарт орж таслахаа бүрийг нээн Люминээр цахилгааны уцыг шалгуулав. Би Люмины араас дагаж сэтгэл хөдлөхийн эрхэнд дагжин чичирлээ. Би гэдэг хүн сэтгэл хөдлөхөөрөө чичирч дагждаг одоо ч хэвээрээ. Доод давхрын өрөөнүүд гэрэл гэгээ муутай аалзны тор татаж хогж тоосондоо дарагджээ. Доторх шороотоос хэр зузааныг мэдэх аргагүй.
Хаалга нэг агшинд хөгцсний үнэр шороо тоостой холилдон хамар цоргиж, үүдэнд нь нэлээн зогсож нүдээ дасгасны дараа доторх юмнуудыг олж харж байлаа. Дөнгөж нэг өрөөний цахилгаан утсыг шалгаж дуусахад люмний урт гизэг тоосонд ширэлджээ. Ажлын хөх дааван хувцсанж тоосонд дарагдж, ар нуруунд нь аалзны тор наалдлаа. Ээж хах цацсан зогсолтгүй ханиаж дараагийн өрөөнд орохгүй бололтой. Орлоо гэд нэрмээс болохоос нэмэр болох биштэй гэлээ. Би харин энэ байшингийн өрөө болгоныг үлдээлгүй үзэж сайхан төрсөн Женгигийг эрж олно гэхээс сэтгэл догдолж байлаа. Өрөө болгоноор нь орж үзтэл хог тоосноос өөр нүдэнд өртөх юм алга. Майжиг ширээ, цуурхай хадуур, шороо шигсэн хөвөн, цоргон шамшиисэн данх, хоёр эвдэрхий таславч, хаяа дагуулan ундуу сундуу шиджээ. Таславч дээр хаш чулуу шигтгэж барьсан нь манай гудамжны хас шигтгүүрийн үйлдвэрт хийдэг таславчтай адилхан ажээ. Гудамжны тэр жижиг үйлдвэр үргэлж дутуу хийсэн таславчаа гадаа гарган сэврээдэг байсан юм. Таславч дээр элдв чулуугаар 8 арш далай гаталсан нь үзэгсэлэнд 4 хүн зэрэг зургийг шигтгэн наасан нь он гэрээлжлэн сайхан харагддаг билээ. Хуан хөгшний энэ таславч дээр ямар ч зураг байхгүй. Хог тоосноос өөр зүйлгүй байлаа. Хичээл жармайлт хүнийг мартдаггүй гихчээр хавцсны доод талд алгын чинээ чулуун өхөр байгааг эцэст нэг юм олж харж би ч их догдлоо. Өхөр байвал өхөрчин хүү байх ёстой. Өхөрчин хүү байвал нэхмэлчин охин байх ёстой. Зузаан ултаа нэг өрөөсөн шахаа таславчийн доор дарагджээ. Золигч нь элэгдэж ханзраад модон улан барагдаад бөмбөгөр болчихж. Гэгийн өмсөж байсан шахаа бололтой. Ахаад сайн лавлаж харъя гэтэл ээж намайг чангааж гаргаад ирэв. Хайлт орчход наад хоёр нүд чинь юу ирээд байна? Яагаад ийм энгийн ёс мэддэггүй юм бэ гэж намайг аяар зандарлаа. Би сонсоогүй царайж бөксөөрөө иргэн буруу харж зогсов. Цахилгаан чин асрын дээд давхарт гарч шалгая гэхэд ээж гарахгүй, намайг ч гарах хэрэггүй, үүдэнд хүлээж бай гэв. Асрын дээд хэсэг хамгийн чухал. Женгийг яасан ч нэг давхарт амьдрахгүй. Лавтай дээд давхрын аль нэг өрөөнд сууж байгаа. Арай гэж боломж олдож байхад хэрвээ асрын дээд давхарт гарахгүй бол дэмий ирсэн хэрэг болно. Ээжийн татаж хангаахыг үл хайхран гараас нь мултарч цахилгаанчныг даган шатаар дээш авирв. Байшингийн шат он цагийг илээжээ. Хэдэн шатны хавтас хорхойд идэгдэн хөндийрч гуйвж дайваад гიშгхийн аргагүй болжээ. Асрын дээрх урагшаа харсан 4 том өрөөний цонхны шилийг бүгдийг шинээр сэлсэн гялцал харагдана. Нэг модны мөчөр асрын хонгил руу сарвайн өтгөн урагжээ. Хавар болохоор хуан хөгшин модон даврилгүй хонгилдоо зогсож байгаад жимс түүгээд идчихнэ. Энэ ёстой сайхан таарчтэй гэж би бодов. Асрын гадна талын хашлагад хөрвөл намалцаад ойртохын аргагүй болжээ. Хашлагыг түшин зогсож доош шагаах нь хүүхдүүдийн зурагтай дэвтэр дээрх авхайн хамгийн дуртай үйлдэл юм. Доор нь мэдээж цэцгийн хүрээлэн, шохойцсон хэрэм, дүүжин савлуур энэ төр байх бөгөөд хэрмийн гадна бас туйлын найрсаг дотн аг ноён бий. Гэвч сайхан төрсөн Женгийг энэ хашлагыг түшиж болохгүй. Жаахан хөдөлбөл хүнтэй юутайгаа доошоо унаж мэднэ. Тэгвэл доор нь аг ноён байхгүй, харин шар могойл байгаа шүү дээ. Доод талыг бодвол дээд давхар нь арай эмэгцэхстэй юм. Захын өрөө нь гал тогоо, лонх сав эн тэндгүй ундуу сундуу хэвтэж, хоолны тогоо нь амбан дээр. Амуу тарианы уутны амсар нь нээлттэй, тоостой шал нь гутлын уланд наалдан шалчгнаад, аягны тавиур нь ялааны басаар дүүрчээ. Хуан хөгшин манай гэрийн тогооч мөөжан шиг гал тогооны өрөөгөө гялцал болтол цэвэрлдэг байж. Энэ тал дээр их муу гэрээ сайхан цэвэрлдэг хүн биш юм. Хэр болсон хэдэн савх цонхны тавцан дээр тавиастай. Үзвэл зааны ясан савх байж таарна. Нэг нь дундуураа хугасарчээ. Манайд бас зааны ясан савх байдгийм. Хүндээс гадна гоёмсог. Тэрийг зөвхөн аавал хэрэглэнэ. Аав хоолоо идэж дуусаад хизээний нөгөөхөө арчиж цэвэрлэн гэрэнд нь хийж цааш хураана. Хизээч бидний хэрэгэлдэг савхтай цуг гал тогоонд өгч угаалгадаггүй.
Үүнээс би зааны эссэн савх гэж туйлын үнэтэй ээж минь хэрэглэх хэрэггүй ховор эрдэнэ болохыг мэдсэн билээ. Аавыг нас барсны дараа тэр савхыг би өвлөн аваад нэлээд хэдэн жил хоолоо идсэн юм. Хөдөө ажилчин байхдаа мөн шаншид байхдаа ногооны жамтай тасалсан гурил эрдэнэ шишийн гурилан боов. Өмхий дүүфүүтэй эрдэнэ шишийн боов. Ногооны зутан хутгахтаа үргэлж хэргэлдэг байсан боловч тийм гой цайхан амт мэдрэгддэггүй байв. Мэдээж энэ бол хожим болсон хэрэг. Арын асарт бол юун ясан савх. Ийм үн цэнэгүй байгаа нь Хуан хөгшин юмны үн цэн мэддэггүй юм гэж бодоод тэр савхнуудын төлөө харамсаж байлаа. Савхны заяа ийм болтол замбраагүй байх гэж ширээн дээр аяхтай гурил хатаж мууранд өгсөн ч идэхээргүй болчихж. Ягаад ч бүү мэд энэ бараг Жэнгийн идээд үлдээсэн гурил байх гэж би таамаглалаа. Ийм хар гурилыг болбрайгийг яахан залгиж чаддаг юм бол? Хуан хөгшин дараагийн өрөөний үүдийг нээхэд би гэгийн хоолыг бодох завгүй шалуухан дагаж оров. Энэ өрөөнд хүн амьдардаг маягтай. Арын цонхыг дагуулan жижиг орд тавьж уг өнгөнд мэдэгдэхгүй болсон дэвсгэрээр бүтээжээ. Орны түшлийн тэнд нэг хөл нь хугарсан 3 хөлтэй эсрийг орд төшүүлж тавьжээ. Эсрэг гэж төшлөггүй жижиг дөрвөлжин сандал юм. Эгэл ардууд орны хөлдөө залган тавьж, хөлөө дээр нь тавьж жишүүлдэн хэвтгэхэд сайхан. Манайд бас ийм сандал бий. Кинон дээр ийм эсрийг үргэлж хар тамхи татахтай холбож гаргадаг. Хар тамхичин архтын орон дээр хэвтэж, хөл доороо эсэр тавин гаансаа нэрж, тамхины доторх цогонд тааруулаад шунаглан сордог билээ. Эсэр байвал архтын ор байх ёстой. Гэтэл энэ өрөөнд харагдсангүй. Зүүн хаяанд нэг мушга хазгай гоёлын ширээ байна. Эрээн халтар толинд нь хүний царай харагдахгүй. Хэр даг болсон урт иштэй модон сам ширээн дээр хэвтэнэ. Хөсөр шийдсэн нь Хуан хөгшний дандаа өмсдөг шовгор хар даавун шаахай мөн байлаа. Шар шавар болж өрөөс нь доош харжээ. Хананд манж хувц өмсөн нэг эмэгтэй зураг өлгөөтэй. Дэр бүсгүй маш үзэсгэлэнтэй байлаа. Хатгамал хуаартай дээл өмсөн, оройд нь 2 салаа гизэг görж, дүүрэн уран нарийн хуаартай шигтгээ хатгажээ. Энэ бол сайхан төрсөн Жэнгийг бололтой. Жэнгийн зургийг харахад гээгч намайг ширтгэн бид хоёр танил мэт. Гээг ядам чигчээ хуруунда төмрөөр хийсэн хумсны шигтгээтэй гэр зүүснэ нь Хуан хөгшний шар хумснаас хавьгүй эвтэй харагдана. Ард сэрчигнэх чимээ гарахаар нь цочмог эргэн харвал Хуан хөгшин яг миний ард зогсоод өнөөх хэрцгий шарнуудээрээ заналтай ширтэж байлаа. Би нэг их тоогоогүй шинж гарган энэ хүн Жэнгийг мөн үү гэж асуухад энэ бол чөтгөр гэж Хуан хөгшин жихүүд зоригм хэллээ. Би санд минь үсрэн гарч ирээд үлдсэн 2 өрөөнд анхаарлаа шилжүүлв. Гэтэл юумын дахин шалгахаа болж цахилгааны утас хуучраад авахын аргагүй болжээ. Нэлээд олон газар хулган мэрж зэс гол нь гарсан байна. Анхааралтай байхгүй бол гал гарч мэднэ. Цахилгааны холболт буруу. Олон гэрлийг угсруулан холбож. Нэг газар гал гарвал тэр чигээрээ шатна гэж хэлээд доош буув. Би яаран өмнөр нь орж хөндлөдөөд 2 өрөөнд орж үзээгүй шүү дээ гэв. Люмийн намайг ганц тогтрон холдуулж үдсэн үзээгөө бүгд адилхан энэ байшингийн цахилгааны утсыг нийтэн солих хэрэгтэй. Энэ янзаараа бол маш аюултай гэлээ. Болохгүй чи заавал үзэх хэрэгтэй. Тэр 2 өрөө маш чухал гэж би түүнд хэлв. Люмийн тоостой урт гизгээ янзалж хог шороо аалзны шүлсийг цэвэрлэн байшинчаагийн өнөөх сайхан бүсгүүтэйгээ уулзах гэж л яар бололтой. Асрын шатан дээр хөндлөсөж зогссонд минь ундууцсан. Энэ юун хүүхэд вэ? Яагаад хэрэг дурлаад байна? Гэж Хуан хөгшөнд хандан дуугаа өндөрсгөв. Ээж сандран намайг чангааж нэг зөхөж авснаа. Чамайг битгий эргэхээр заавал дагна. Энд чиний хийх юм гэж юу байна? Хэрэггүй өмүүлээд байх юм гэлээ. Үнэн дээр ээж намайг цохих биш, миний шороо тоосыг говж өгсөн юм. Үүнд нь би гомдоод ихэр татан уйлж билээ. Өхрийн сүүлэн дээр хутга гихчийн болж зорьсондоо хүрч чадсангүй. Баларсан юм. Жингийг сүүлийн 2 өрөөний аль нэгэнд байсан байх. Цахилгааны утас шалгана гэдэг ямар сайхан шалтгаан билээ.
Хөгшин саатуулыг эдч саатуулж чадахгүй. Гэтэл энэ мол юу минь? Юу найзтай уулзах гээд байгаа юм. Намайг замын дунд ингэж хайсныг бодвол тэр найз руугаа л яарсан лавтай. Бас юуных нь хамгийн сайхан бүсгүй шал дими. Би 7 дугаар хүрээнд орж Женгигийг хайсан тухайга Шаосид ярив. Нэмж давсалсан нь мэдээж. Асарт амьдардаг сайхан төрсөн гэгтэй уулзсан, гийг юу өмсөж зүүсэн, ямар төгс төгөлдөр бие гавлиртай байсан зэрэг бүгдийг зургаас харснараа дүрслэн ярьж өгөхөд Шаосигийн нүдэн бүлтийж амнангайн ээж нь годомжны аюулгүй байдлыг хамгаалах хэсгийн эрхлэгч бишид их гомдож байлаа. Би үдсэн харснаа үнэн гэж батлахын тулд зааны ясан савх, зузаан ултай торгон шаахын тухай ярив. Гэвч савх нь хугархай, шаахаа элэгдсэнийг хэлсэнгүй. Том шил толтой заслын ширээ, алтан хүрээтэй нарийн агар модон эсрэг, эрдний чулуун шигтгээтэй тэнгэрийн дайг нь ертөнцид буусан зурагтай халхавч зэргийг үзлээ гихчлэн уран сэтгэмжээ шавхан хэтрүүлэгтэй боловч орон байртай дүрсэлж хожим сайтар ашиглаж амьдрсан зохио хавьяасаа илэрхийлж билээ. Чи нээрэн гихтэй уулзсан уу? Гэж Шаоси надаас шимтэн асууна. Нээр уулзсан. Өндөр гойлог биетэй 2 салааг эзэгтэй байсан гэж би хэлв. Тэг ямар шаахаа өмссөн байсан бэ? Гэж Шаоси асуухад би хар шаахаа гэлээ. Ямар хувцтай байсан бэ? Гэхэд би хатгамал хуартай цагаан цамц гэж хэлв. Шаоси хэрвээ ахаад цааш асуусан бол гэг үнэндээ хар цагаанаас өөр өнгийн өмсөөгүйг мэдэж болох байлаа. Учир нь миний харсан тэр зураг хар цагаан зураг байсан юм. Шаоси үүнээс хойш 7 дугаар хүрээний аливаа бүхнийг улам их сонирхох боллоо. Нэг өдөр хашаа даван орж арын асрын 2 давхарт сэмхэн авиран гартал Хуан хөгшин дэм барин шалгаж явахтай таарч Хуан хөгшнийг гайгүй сайн цочоож Хуан хөгшинч Шаосиг өгтөл цочоожээ. Тэр үед түүний бүх биеийн хүйтэн хөлс асгарч 2 хөл дээр зогсох тэнхэлгүй газар явган суув. Түүний нүдэнд Хуан хөгшин биш, харин хамаг биеэрээ хөвж яваа хөгшин чөтгөр харагджээ. Тэр чөтгөр хөлгүй, хүзүү толгойгүй, гартаа лав барин яг түүнийг чиглээд ирсэн гэж Шаоси хожим нь хэлсэн юм. Шаоси тэгэхэд Хуан хөгшин баригдаж хэсэг дээр хүргэжжээ. Шаоси энэ хавьда муу нэртэйгээр барахгүй айлын герт шөн дөлөөр орсон тул хэсгийн цагдаа нар түүнд нүүр өгсөнгүй. Бүх бие нэгжээд мэдээж юу болох вэ? Асар өд яах гэж гарсан гэж асуухад юу ч хийх гээгүй гэж хариулжээ. Энэ гожууд хүүхэд үннээ хэлэхгүй дээ гэв. Энэ нь жаахын тайлбараар бол Шаосигийн сүнс Ван Нойнтны гэрийн эм чөтгөрт баригдаад шөн дунд эм чөтгөрийг даган асраар баахан тэнжээ. Тэр Шаосиг амин зуулга болгох гээд ходог руу өсөр гэхэд ходог нэгэнт дүүрсэн тул орох зайгүйгээд харайгаагүй гин. Шаосигийн арын асарт юу хийхээр одсныг гагц би л мэднэ. Намайг арын асарт орж үзснээс хойш Шаосид ямар нэг зүйл тохиолдоод байгаа мэт бодогдох болж тэр энэ харуулслаа нөхөж авах гэсэн аж. Би түүнээс Женгигтэй уулзсан уу гэж асуухад уулзаагүй. Намайг асар дээр гарахад гэг ширээний хөөмөн суугаад үсээ самнж байсан. Өтхөн хар гизгээ зөөлөн самнаж нөгөө хатгамал хуартай цагаан цамцаа өмссөн байсан. Араасаа бол залуу гойлог бүсгүй. Манай гудамжны хөөхнүүдийн хэнийгч дагуулах юм биш. Женгиг гизгээ өнөөх уртжтэй мотон самаар самж байсан уу гэтэл тий яг тэр чинь би тод харсан шүү гэж Шаоси хэлв. Дүүрч бид хоёр хоёулаа худал бурж угааг би мэдэж байлаа. Хожим би ахлах сургуульд орж гэрээс хол учраас сургуулийн дотуур байранд сууж 2-7 хоногт нэг удаа харьдаг болов. Шаоси ажилчин залуучуудын сургуульд оржээ. Айлын герт шөнөөр орсон тэр явдал түүнд нөлөөлж улам муу нэртэй болсон юм. Удалгүй соёлын хувьсгал эхлэв. Хичээл орхоо болж бүгдээрээ хийх ажилгүй байдал хаашаа ирэхийг мэдэхгүй байлаа. Би гэртээ харив. Манай гэрийн уур амьсгал сайнгүй байлаа. Аав намтраасаа айж өдөржин зүрхээ дарна. Шар муур ширээн дээр гарч цайны аяг өшгөлж унахад хүртэл цочин царайнах хуухай цайна. Ээж харин сэтгэл амар.
Чо Ямны гаднах Нан Ямфаны дорд гарал нь түүний найдвартай сахиус болсон юм. Ядуу гаралтай хүнийг хэн оролдох вүлээ? Хааны шадар цэргийн хойч Жаохын хувьд байдал том мó. Гурилын үйлдвэрийн улаан хамгаалагчид түүнийг харанхуй гуугаас мөлхөн гарч ирсэн альбин чөтгөр гэж нэрлэв. Хуан хөгшнийг феодалын үлдэгдэл гэж өргөмжлөлөө. Ингээд чөтгөр шулам үлдэгдэл шавхруу хоёр өдөр бүр гудамж шүүрддэг болов. Тэд шөн дунд гудамж шүүрдэнэ. Шөн дөл болж хөл хөдөлгөөн тасарсны дараа хашааны гатн шүр хийх шүүрийн чимээ гарч сонсох тусам айдас хүрнэ. Дэрвглөө манай хүрээнд хөл үмэн болов. Ураа хашгирах дуунаар гарч харвал Шаоси нэг хэсэг шар хувцтай хүмүүсийг дагуулan буруу шаан шөөмжлөх хөдөлгөөн орнуулж байв. Хэр даг болсон хоолны ширээн дээр гурван хөлтэй давлан эсэр давхарлан тавиад дээр нь нэг чөтгөр шиг хүнийг сөхрүүлэн байгааг ажвал Хуан хөгшин аж. Нарны гэрэлд харах харанхуйд үзснээс амар санагдана. Таймыг шахуу болсон толгойд нь үлдсэн хідэн цагаан ус унаж ирээд хазарт нь наалджээ. Хас хатхуур нь алга болжээ. Хомсын сугалж авсан тул 10 хуруунаас нь цус гоожно. Одоо хэний гизгүзээг урж маажий гэсэн ч чадхаасаа өнгөрчээ. Унжгар хамар хянган хутах шиг царайд нь шээс баас дүрхэж биеэр нь дүүрэн цус нүж болжээ. Хэрвээ хөлд нь албаар өмсгсөн өнөөх зузаан ултай шааха байгаагүй бол эсэр дээр сөхрөн суусан тэр хүнийг Хуан хөгшин болохыг мэдэх аргагүй байлаа. Хуан хөгшин гурван хөлтэй эсэр дээр сөхөрч хизээж унаад ирэх аюултай байв. Хэдэн жил хараагүй байсан чинь өдлөөд уулам эвгүй төрхтэй болжээ. Хожгор царай нь хөхөрч хоёр нүдээ таг анин бүх биеийн турж ицээд зойронд удаан жил хадгалсан мах гэмээр харагдана. Хуан хөгшний хүзүүнээс арын асарт байсан тэрхүү манж хувцтай гэгийн зургийг дүүжилжээ. Зураг дээрх гэг үүлэн хээтэй хувцтай, талимаарсан нүдтэй, үзэсгэлэнтэй хагаад их эмсэг. Үймэн шугах олны өдөөс уг дуугүй ширтэх аваа. Ширээний хажууд жоо хүзүүндээ муу итгээд гисэн пайд дүүжлэн бүхийн зогсно. Шаосыг цагаан үхлийн элч маягтай болгож гурилын үйлдвэрийн цагаан цамц цаасан малгай өмсүүлээд дээр нь би ирсэн бөлгөө гэх мэт хэдэн үг бичсэн байв. Үлдэгдэл шавхруу чөтгөр шулам хоёр гудамжны улаан хамгаалагчдын усан дунсан нохойг нэвширтэл зодох хөдөлгөөний хөлд өргөдөн бас нэг удаа чирэгдэн тамлагджээ. Тэр бүх хэргийн эзэн Шаоси байв. Шаосыг би жинхэнэ нэрээр нь Ван Чинхэ гэж дуудах ёстой. Тэр үед Ван Чинхэ хүн амьтан захиран тушааж хүрээний үүдний нийтийн жорлонгоос баас шээс зөөлгөн авчруулж Хуан хөгшин Жоо хоёрын толгоороо цутгуулна. Хуан хөгшний толгой дээрээс шээс баас урсан хүзүүнд нь дүүжилсэн зураг дээр буухад зураг дээрх сайхан бүсгүй харсаар байтал бузарлагдан харахын эцэгөө боллоо. Ван Чинхэг уурлахад Жаох доороо өцөгнөж нэг юм хэлэх гэж амаа ангайтал суулгатай шээс толгой руу хөмрөн орж ирлээ. Шаоси урдын Шаоси биш болжээ. Хүдэр чирийг том ир болчихсон. Уруул дээр жирвийсэн хар сахал тавьж үг дуун аргуун сөнг болсон байлаа. Улаан хамгаалагч цэргийн хувцс өмсөж ханцуунда өргөн улаан тэмдэг зүгээд суран бус эргүүлэн Хуан хөгшний ялыг тоочно. Юуных нь Хуан хөгшин байх вэ? Ер нь тийм хүн байхгүй. Жинхэнэ Хуан хөгшин эргэн улсын үед өгсөн. Харин энэ хүн бол арын асрын жингээг мөн гэхийг олонний ярианаас олж сонслоо. Дотор минь нэг гинэт айц төрж. Чулуун яндар дээр лаг хийтэл сууснаа. Нарны гэрэлд тэр хатсан махыг холоос харахад хамаг би их үе таргина. Тэр жилүүдэд нас жил гэдэг чухал асуудлыг умарцсан байснаа би мэдлээ. Он жил улирч гэг хөгшөрсөн байхад бид хэдэн 10 жилийн өмнөхөр төсөөлж давас хужир нэмэн өөрсөддөө зориулж гоё дүр зохиосон байжээ. Зэсэн цухуусны дараа урам хугарч бүх юм алга болов. Хуан хөгшин бол сайхан төрсөн гэг мөн. Эсрэг тэсрэг энэ хоёр имийг нэгтгэж үнэнтэй эвлэрч чадахгүй байлаа. Цаашлбал шаналл, хуурцны дараах доромжлол мэт. Итгэл үнэмшлийн алдахаар уур бухимдал хүрэх ажээ. Тэр үед Шаосигийн бодлыг би сайн ойлгосон билээ.
Шаоси тавцан дээр суусан намайг олж харсан хэрнээ хараагүй дүр эсгэн урам зориг нь бадарч ширээн дээр үсрэн гараад Хуан хөгшний дэргэд зогсон толгой гэж хэлхэн аргагүй болсон тэргүүн рүү нь суран бүсээр хүчтэй ороолгов. Хуан хөгшин эсэртээ зурагтайгаа хідэнтэй дайвсан боловч эцтэй арайхийн тогтож үлдлээ. Улаан хамгаалагч нэг зэрэг гүйж ирээд Хуан хөгшний хүзүүн дүүжилсэн зургийг мул татаж хөсөр шидэн дээр нь хэд хүчтэй дэвсээд гал өгч шатааж орхив. Нарны гэрэлд галын дүл харагдахгүй гагцхүү гэгийн зураг дөрвөн талаасаа харлан хунирч дунд нь том нүх гарлаа. Өнөөх сайхан дүр төрх нь мушиж харахын аргагүй болов. Эн чин одоогийн Хуан хөгшин биш бол өөр хэн байх вүлээ? Миний дотор гэнэт харуулсал төрлөө. Үүнээс хойш гэгийн зургийг ахин олж харахгүй. Энэ зураг сайхан төрсөн гэгийн хамт зүүдний эрвээхээ болж уй хашгирах уриал оцонгийн дунд Бээжингийн окторгуйд дэгдэн одов. Миний хүүхэд насны мөрөөдөл гой сайхан бүхнийг тээж одлоо. Шоосигийн сэтгэлд юу бодогдж байсныг бүү мэд. Өнөөх зураг үнс болон дуусах тэр агшинд Шаоси галзуурч солиорон ухаан санаагаа алдсан юм шиг суран бүсээрээ Хуан хөгшнийг ороолгон доглон эсрэг чинээ мэдэн өшгөлтөл Хуан хөгшин хатсан ах шиг унаад өглөө. Энэ үед арын асрын хашаанд орж ирэх сайхан хүн доороос нь тосох өвс шарилж улбар ирээ могой санаанд орж байлаа. Хуан хөгшин унаад өндийсэнгүй, цуусч гарсангүй. Тэр нэгэнд туйлджээ. Тэр өдөр жаах буруушаан тэмцэх хөдөлгөөнөөс ирээд гэрийнхээ хийж өгсөн тосонд булгасан жантай гурилаас 2 аягийг идээд миний заяа төөрөг ийм балагтай учирсан явдал бол арын асрын өвгөн вангийн гэрийн тухай хүмүүст ярьснаас боллоо. Миний л хох гэжээ. Ингээд би Хуан хөгшин Жингийг 2 үнэндээ нэг хүн гэдгийг жаохын хэлснээр мэдсэн юм. Энэ талаар аав ээж минь ч мэдэх бөгөөд хүний хэрэгт хошууд үрэх хэрэггүйгээд хилээгүй болохыг бас мэдэж авлаа. Хожим нь соёлын хувьсгалын 3 төрлийн хүмүүсийг цэвэрлэх үед Ван Чинхэ хүн амны хэрэгт холбогдсон шийтгүүлсэн байв. Энэ үед би нэгэнтээ Бээжингээс Шаншид очиж ажиллаж байлаа. Сонсохнээ Ван Чинхэгийн хожимын амьдрал нь сайнгүй, ажилгүй болсон гин. Эхнэр нь бас ажилласаа халагдан хүүн сайн яваагүй хар тамхинд орсон гин. Түүний амьдарч байсан хуучин байшинг өөрчлөхөөр болж бүгдийг нуран жижиг хороол барьснаар хуучин хөршийн зарим нь нүүж зарим нь буцаж иржээ. Арын асар алга болов. Гэвч арын асрын хүрээнд доторх худгийн хажуугийн хар чавганы мод жижиг хорооллын үзэмж болж үлдсэн юм гинлээ. Ван Чинхэ өнөөх жижиг хороолод амьдарч байлаа. Мянган бээрийн холоос тэр Шаншидуга над руу уцтаж намайг заавал ирж зочлоорой гэд надад итгэж буугаа хэлсэн юм. Бээжин рүү хуралд явах боломж гарч би төрлөх нутагтаа очлоо. Бүх юм өөрчлөгдөж танигдахын аргагүй болжээ. Ван Чинхэ мөн адил. Тэр өтөл нь нуруугаа тэнийлгэн чадхаа болж бүх шүд нь унаж нүүр дүүрэн хөгшрөлтийн толб гарч толгойтой үсэн цайжээ. Шүдгүү болохоор шол пол гээд үг нь тод дуулдахгүй. Хөл муутай болохоор нэг алхмаар урагш ахина. Урдийн Шаосигийн хурд сэргэлэн залжин зан ор мөргүү арилжээ. Жэнигийг Хуан хөгшин 2-ыг нэг хүн гэж хүлээн зөвшөөрч чадаагүйтэй адил нүдний өмнө хөгшөрч зөнөөд бядгуу болсон энэ өвгнийг багын найз Шаоси гэдэгт итгэж чадахгүй байлаа. Би Ван Чинхэг өдөлчихжээ гэж хэлээгүй байтал тэр харин намайг заагаад яа чи өтөлжээ эмгэн болчихож гэв. Чам шиг өдлөөгүй гэхэд тэр би чамаас ах 2 ах гэлээ. 2 жилийн дараа ч гэсэн түүн шиг болохгүй гэж бодов. Ван Чинхэ жижиг хорооллын хүрээнд намайг дагуулж очин амьдарч байгаа байшингаа зааж арын асар гэлээ. Үнсэн хөх тэр 7 давхар байшин энэ хорооллын олон 10 байшинтай адилгаад ямар ч онцгой зүйлгүй харагдав. Ван Чинхэ намайг учрыг олохгүй гайхсныг хараад өөнийг яг арын асрын суурин дээр барьсан юм. Би 2 давхрын зүүн үзүүрт амьдардаг гэлээ. Би сая л мэдэв. Байшингийн урд хар чавганы мод
оройн жаварт мөчрөн найгаж байлаа. Ван Чинхэ инээж "Тэр намайг таньж байна шүү" гэлээ. Ван Чинхэгийн инээднээс тэр жил намайг дагуулж хэрэм давж байсан Шаосыг бүдэг бадаг олж харж билээ. Чавганы модны хажууд худаг байх ёстой юмсан гэхэд худгийн орыг чулуугаар хүрээлж цэцгийн мандалхийн тойруулаад чулуун сандал эгнүүлж тавьсан гэлээ. Тэрхүү цэцгийн мандалд хас хатхуур цэцэг дэлгэрч харавтар ногоо навч булбарай цагаан цэцэг нь эд ургаж байлаа. Жижиг хорооллын хөршин бидний дэрэгдүр өнгөрөхдөө Ван Чинхэ тандан "Ван Чинхэ, чи бас л хатхуур цэцэг харж суун уу? Манай эндхийн хас хатхуур бэха цэцэрлэгийнхээс ч гоё шүү" гэлээ. Ван Чинхэ намайг заагаад "Зочин ирсэн арын асрын хуучин хөрш" гэв. Хоёул худгийн дэрэгдэх чулуун сандал дээр суулаа. Би "Хэрвээ жаах байсан бол бас л үлгэр зохиож орой хүн амьтны хөлийн чимээ тасарсны дараа сандал дээр суугаад хас хатхуур цэцгийн дор хүний ярилцах нь сонсогдмоё гэж ярих байсан биз" гэлээ. Бид хоёр гүн бодол дарагдан нэг хэсэг хэн хэнийг үг дуугарсангүй. Ван Чинхэ "Хэрвээ би хамгийн сүлд өшөглөөгөө бол хаан хөгшин халтарч унахгүй байсан юм" гэв. Би "Унсан унаагүй түүний амнаас төгсгөлдөө хүрсэн байсан юм" гэлээ. Ван Чинхэ "Тэгж хэлж болохгүй. Би л өшгөлж аминд нь хүрсэн. Тэр унаад ахиж босоогүй. Иймээс хожим нь муу үлийнхээ үрийг эдсэндээ би гихтэн. Тэр үед бид балчир байжээ" гэж би хэлв. Ван Чинхэ "Залуу байсан нь шалтгаан биш. Тэр жил өвгөн ванг даган худагт орсон хүмүүсийн ихэнх нь залуу улс байсан" гэлээ. Ван Чинхэ энэ үгээ худаг доторууга хүмүүст сонсгох гэж хэлснийг би ойлгов. Ван Чинхэ надаас "Жаахтай уулзсан уу?" гэж асуухад "Жаахтай уулзвал жинхэнэ чөтгөртэй уулзсан хэрэг болно. Тэр хэрвээ амьд байгаа бол 100 гаруй настай байх ёстой. Чи өвөө болчихсон байж бас жаахыг асууна гэдэг яаж байх вэ дээ" гэж би хэлв. Тэгэхэд Ван Чинхэ "Одоо 100 наслах нь зөндөө" гэснэ. Намайг өөрөөсөө чадaltaй Бээжинд найз нөхдийн хүрээ том учир түүнд туслан жаахыг олж өгөхийг хүсв. Жаахыг олохгүй бол хүүн байсан ч болно, ачин байсан ч яах вэ? Заавал олж уулзна. Тэгээд жаах болон тэдний нүүрэн дээр Шаоси хүн биш гэж хэлнэ гэв. Юунд ингэн вэ гэж намайг хэлтэл би хүнд ийм үгний өртөө гэж Ван Чинхэ хэлв. Тэгээд түр азанснаа "Би далд өглөө, зүрх мө хизээл бол хизээ явчих хүн. Энэ үгийг үлдээлгүй хаваад явж болохгүй" гэлээ. 7 дугаар сарын Бээжингийн үдэш салхи хүлээн ирэх үе хас хатхуур цэцгийн содон үнэр уй уй сэнгэнэн байлаа. 2011 онд би Вангийн ордныг судлах ажлаар Томсон зэрэг Америкчуудтай 100 жилийн өмнө дарж байсан зургийн цомгийг үзэж байтал дотроос нь тэр жил хаан хөгшний төлгөөтэй байсан гигийн зургийг дахин олж харлаа. Хоёр зураг бараг нэг их зургийн хуулбар бололтой. Зураг дээрх гэг биедээ хатгамал хуаартай цагаан цамц өмсгөөд миний өдөөс энэрэлтэй ширтэнэ. Түүнийг сөхөөд би дуу алдан хашгирах шахаж билээ. Гэтэл зургийн доод талын тайлбарт ордны сул хатан гэж бичжээ. Жин гихтээ огт хамаагүй хүн байжээ. Төгсөв. Орчуулсан цагаан хүү.